Монкейк гэх бэлууны газар хугацаанд дуусаж эсэж хатсан бэлуу иргэнд худалдаалсан гэдгийг өвлөн зөвшөөрлөө. Энэ үйлдэлээ шинэ ажилтны хариуцлага үйлдэл хэмээн тайлбарлаж арга хэмжээ авна хэмээн илэрхийллээ. Тэгэхээр та бүхэн хугацаанд дууссан эсвэл өмнөх өдрийн зарагдаагүй 2-3 хонсон бэлууныхаа он сарыг солиод худалдаанд гаргадаг уу? Үгүй. Одоо бас өчигдрийн бэлуу он сартаа байна. За тэгвэл тухайн иргэн өчигдрийн он сартай бэлуу худалдаж аваад хүүхдийн төрсөн өдөр зориулаад худалдаад авсан байгаа байхгүй. Тэгээд бэлууга зарлаад үзсэн чинь хугацаанд дууссан хатцсан бэлуу болж таараад өнөөдөр өглөө 9 цагийн үед ирж буцааж мөнгө авсан байна. Та бүхэн ч хүлээн зөвшөөрөөд мөнгөийг буцааж өгсөн. Би угаасаа нөгөө өөрөө 4 хоног байхгүй байж байгаад ажилдаа ирсэн байхгүй юу? Тий байгаагүй. Шинэ охин байсан. Тэр охин амарцсан. Тэр охин тэгэхээр хугацаанд дууссан бэлуу одоо худалдаад гаргасан болж таарж байна тий. Тэр охин харин яасныг нь мэдгүй хугацаа өнөөдөр ерөөсөө авахгүй. За хоёулаа тэгвэл тухайн иргэнтэй холбогдъё. Өглөө ирсэн нэг эмэгтэй ирээд хортоо буцаад өгчөөг мөнгө аваад. Тэр хугацаанд дууссан бэлуу мөн болж таарсан тий. Хатцсан бэлуу тий. Тэгээ тэрийг нь би сая устгалд оруулаад яатсан. Байна. Сайн байна уу? Та бүхэн хоёрын яриа шууд дамжуулагдаж байна. Би нэгэн сайтын сэтгүүлч анх хоёр гэж юм байна. Сайн байна уу? За, өчигдөр та Монкейкээс хүүхдийнхээ төрсөн өдөр зориулаад бэлуу худалдаж авсан байсан. Хугацаанд дууссан хатсан бэлуу болж таарсан. Зөв үү? Би өчигдөр орой 9 цагийн үед Сапрагийн автобусыг бодлоо авдаг Монкейкээс би бэлуу авсан. Хүүхдийн төрсөн өдөр, дүүрхийн төрсөн өдөрт авах гэж. Тэгээд би очиод худалдаасан шинэ бэлуу байна уу гэж би асуусан. Тэгвэл худалдагч нь эцэр ингээ бүгдээрээ шинэ бэлууг энэ дараа сарын хөрөгчөнд өөрөөсөө яагаад байсан юм. Тэгээд ингээ харсан чинь дандаа 2022 оны 11 сарын 17 гэсэн тийм. Яг өчигдрийн он сартай, шинэ он сартай. Тийм, тэгээд би тэр бэлуунаас нэг нь аваад орой 9 болж хад авч байгаа. Тэгээ орой гистэй хараад нэг 11 өнгөрөөд тэгээд нөгөө бэлуугаа идэх гэсэн чинь ингээд дөнгөж зүсээд идэх гэсэн чинь амар гашуу, эсэглэн гашуу ихсэн. Тийм амттай байгаа байхгүй юу? Тэгээ бүр манай дүү бүр эгээ эн чи одоо ингээд он сар өдөр нь эн чи ингээд хуулаад шинийг наасан юм шүү гэ. Ингээ харсан чи нэрээ ингээд нэг хууч он сар өдрийн хуулаад ингээд 2022 оны 11 сарын 17-нд шинэ он сар өдөр наасан билээ аахгүй. Би амхандаа наадах чи шинэ бэлөө байна. Тэгээд би энэ дүүгийн төрсөн өдрөөр мэдээд би шинэ бэлөө авахыг хүссэн шүү дээ. Тэгээд би шинэ гэж хэлсэн болохоор нь тэгээ шинэ он сар өдөртөө болохоор нь би наад бэлөө гэж авч байгаа байхгүй. Тэгээд ингээ эсээ гашлаад ингээд амар эсэглэн амттай за идэх юу ямар ч боломжгүй. Тэгээ ерөөс идэг унаад тэр айлаас авсан бэлөө ингээ хөргчөнтэй хонуулчаад би өнөөдөр өглөө 9 цагийн үед авчиж би буцаасан. Энэ нөхдүүд өөрсдөө хугацаанд дууссан бэлөө байна гэдэг хүлээн зөвшөөрөө таны мөнгийг өгсөн юм байна шүү дээ. Юу би одоо ингээ очиод энэ өчигдөр танаас бэлөө авлаа. Би худалдагчаас асуухад шинэ бэлөө байна уу гэж асуухад байна. Эдгээр бүгдээрээ шинэ гэж хэлсэн. Чи энэ он сар өдрийн хаар 2022 оны 11 сарын 17 гээд он сар өдөртэй байж хэзээ шинэ бэлөө ийм амттай, ийм гашуу, ийм эсэглэн, ийм эсцэн амттай байд юм уу гэж би авчиж өгөхөд юу та өөр бараагаар өөр бэлуугаар солих уу гэсэн. Би үгүй чадахгүй. Би танихаас хууч ингээд муудаа илэрсэн бэлөө авчаад би ахиж ийм эссэн бэлуугаар солихгүй гэд. Тэгээ надад бэлууны мөнгө 32,000 төгрөг өгсөн. Би авсан. Тэгэн гол би миний энэ бэлөө ингээд буцаах нь гол нь биш. Надад чи яагаад ингээд тийм муухай эсэл гашилцаа хүн идэх боломжгүй болсон тийм бэлуун дээр ингээд шинэ он сар өдөр наагаад тийм чи шинэ ямааг ингээд худлаа хийж дараад байгаа чинь тэгж болохгүй үстэй яаж бодсон. Би айгүй гомдолтой өчтөр ингээд бэлуугаа идэх гэхээр бүр амар гашуун. Би нэр тийм бэлуу тийм гашуун байдаг гэдгийг би мэдгүй би өчтөр би авсан. Одоо би өглөө 9 үед авчид өгсөн надад айл дээр чинь байгаа шүү дээ. Надад нөөцийн баримт нь байна. Би нөөцийн бүртгүүлэг байгаа. За ойлголоо. За баярлалаа танд. Тэгэхээр ихчээ яа дээ танаа дарга цэрэг удирдлага зохион байгуулагч менежерүүд нь зарагдаагүй бэлууга шинэ он сар 50 шинэ хайрцаг тэгээд худалдаанд гаргаа гэж зааварчилгаа өгд юм уу? Үгүй шүү дээ. Бид нар ерөөсөө он сар мар бол солидоггүй. Өчигдөр би нөгөө 4 хоног бие маань өгдөөд ханаа төрөө тэгээд өчигдөр өнөө өглөө ажилдаа ирсэн байхгүй юу? Тэгсэн дээр нэг юм асуудал үүссэн байна гэд. Тэгээд би менежер гадуур ажилдаа өгдөөс 3-аас хойш ирнэ гэсэн. Тэгэхээр одоо за шинэ гарсан охин гэж бодъё. Шинэ охиныг та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө ажил үүргийн чиг хөвгөрөө зааж өгөө сургаад ажилд авдаг үстэй тий. Тэгэхээр ингэж хуучин бэлуугаар хугацаанд дууссан бэлуугаар шинэ он сартаас савлгаанд хийгдээд худалдаанд гарах боломж байд юм. Байхгүй шүү дээ. Угаасаа яагаад тэгээ ингэ гарч ив? 48 цаг хадгалаад бид нар одоо он сарууд бүгдээр энэ юутай наалттай байгаа. Одоо энэ таварт өнөөдөр зарагдахгүй бид нар маргааш буцаад өгөхгүй юу? Та бүхэнд одоо энэ мэтчлээ алдаанууд хэрэг гардыг. Үгүй анх удаа л гарч байна.
Тэгээд яагаад ийм алдаа гарч? Одоо тэр хугацаанд дууссан эсцэн бялуу ямар ч тест устгагдаагүй байсныг шинэ он сар та савлгаанд хийгээд зарсан болж харах гэдэг шүү дээ. Тэгэхээр аль шатанда тийм алдаа гараад бялуу удаалгадчих вэ? Тэрийг одоо хүүхдүүдэд хордсон бол яа? Одоо тэр нөгөө охин нэг дуудсан гэсэн төв дээр одоо тэд нар ингээд хурд мурдаар оруулаад яагаад ингэсэн бэ? Чи урд нь хаана ажиллаад одоо тэр охин ажилд ороод маа 7 хоног байхгүй юу? Урд нь ажиллаж исэн газар нь хаана нэсээ яагаад ингэсэн бэ гэдгийг нь одоо хурлаар оруулаад шийднэ гэдэг дуудсан байгаа гэсэн. За энэ нөгөө та бүхэн одоо өчигдөр ч юм уу хугацаанд дууссан бялууга устгалд оруулах гад хаан тавьсан байгаа. Тэрийг харж болох уу? Хаана яаж устгалд оруулах вэ? Өглөө нөгөө нэг менежер өдөр ирчээд дүүхийгээ салбарлаа явцсан байхгүй юу? Тэгээд бид нар өөрсдөө гарын үсэг зураад туслахад тэгээд тэр баримтыг нь авч яваад одоо төвдөр хуралтай гэдэг аваа явцсан байгаа. Тэр охиныг дуудаад одоо чи урд нь манад ажилд орохдоо анкада зөв үгүйсэн үү? Урд нь ямар ажил хийж ирсэн бэ? Яагаад ийм асуудал гаргаа? Манай хаан одоо ингэж ийм асуудал гаргалаа маргалаа гэх тэрийг нь шийднэ. Манай хот угаасаа энэ салбар байгуулалтаа 5 жил болж байгаа. Манай компани бол өөрөө 21 жил болж байгаа. Бид нар урд нь би одоо энэ компанид ажиллаад 19 20 жил болж байна. Урд нь эзэж би ийм асуудал толгорч авах. Энэ яг шинэ охинд буруу хүч та бүхэн бас сургаж авах хэрэгтэй тий. Тэгээ сургаж аваа тэгээд тэр чинь нөгөө нэг гэрээ хийгээд угаасаа ажилд орж байгаа шүү дээ. Тэгээд тэр охин анкада зөв бөгөөсөн байна. Урд нь ийм тоотны газар ажиллаж агаад ийм юм сураад одоо манайд ингэч үү гэдгийг өнөөдөр хурлаар шийдсэн гэсэн. Тэгэхээр одоо тэр охин өөрөө мэдээд хугацаанд тусан бялууг гэсэн болж таарах гал байна да. Тэр охин одоо урд нь ямар ажил хийжсэн, яагаад энэ бялууны газ сарыг ингээд сольчвоо гэдгийг өнөөдөр хурлаар тэд нэр одоо урд нь ямар газар ажиллаж байсан бэ гэдгийг анкада зөв бөгөлж яаж 7 хоног охин тэр